За сая 69 мянган төгрөгийн үнэтэй энэ одоо телевизэр 40 инчийн телевизэр 989 мянга болж хямдарсан. За тэгвэл энэ телевизэр за жил 6 сарын баталгаа олгосон ч гэсэн аваад 14 хоноогүй байж байгаад эвдэрсэн гэсэн юм гомдол ирээд байгаа маа. Мэдээж үнэтэй сая шууд өргөр авсан телевизэр хүн мэдээж юу гэж авчаа 7 хонохгүй нүдээ сууж байгааг бодход гэдэг чинь. Жохон харамсалтай л байна. Мөнгө ч өгөхгүй, сольж өгөхгүйгээ тэгээд энэ засварын инженерийн ярихлаар болохоор энэ юу менежерүүдтэйгээ уулзсан. Өнөөдөр болохоор менежерүүд нь байхгүй. Тэгээ би одоо холоос ингээ наашин цаашаа яваад хэсэгцүүл байна л та. Одоо эдгээр чи байнга л хямдрлаа л гэж хэлдэг шүү дээ. Тэгээд яг одоо Монгол хүнчин ажиллалаар хямдхан төсрийн гайгүй чанартайг нь хямд төсөр авах гэж бодоод сонголтыг л авч байгаа юм чи. Тэгээд бас шин загвар шин юу гэдэг тэгэхээр л хямдарч яах гэхээр л хямдралт нь бол авцсан ч тэгээд ийм болчихлоо тэгээд хохирогч лавгаад зурагт зарсан менежер болох лавга гэх залуу нь одоо яа гэхв энэ бол механик хэвдрэл бидэнд хамаагүй гэсэн тайлбарыг өгчээ. Бид Next центрийн бас нэг менежер Гэрэл Тод гэх залуутай уулзлаа. Түүний ярьж байгаагаар эднийд зарагдаж байгаа олон брэндүүдийн нэг нь л албан ёсны зөвшөөрөлтэй юм байна. Юм хямралтай байдаг ямарчтай байнга хямралтай байдаг шүү дээ. Бэлэгтэй хямралтай болтой гэх. Энэ бол ер нь хэрэглэгчид манайх одоо нэгдүгээр шинээр одоо жилийн өмнө нэгжсэн юм шүү дээ. Жилийн өмнө нэгжсэн нэгдүгээр хоёрдугаар бас хэрэглэгчдэд нэг центр шүү дээ. Центр нь. Тэгээ хэрэглэгчдэд бас нэг арай боломжтой тийм манайх нэг өөрсдөө нэг яг албан ёсны ч явах. Гэхдээ манайх бол яг баталгаатай найдвартай газраас л оруулж ирдэг. Сингапуроос оруулж ирдэг. Ер нь бол бүх байгууллага Сингапуроос оруулж ирдэг шүү дээ. Яг албан ёсны гэдэг чаашаа. Одоо ер нь бол тийм шүү дээ. Одоо Sharp ч бай, LG ч бай, Samsung ч бай, тийм. Panasonic ч. За яг Panasonic-ийн худууд албан ёсны дистрибьютор тийм юу байдгийг. Тэрнээс биш Sharp, LG-ийн энэ бол ерөөсөн манайх байтхаа ерөөсөн манайхаас бус дэлгүүрч гэсэн яг албан ёсны дистрибьютор биш. Дэлхийн брэндүүдийн албан ёсны дистрибьютор биш л бол тэр хуурамч бараа гэж тооцогддог. Ийхүү хамгийн хямд үнийг байнга тогтоогч Next центрийн бараа чанартай бус гэдэг нь нотлогдлоо. Дэлхийн шилдэг брэндүүд жилдээ 1-2 удаа буюу 365 хоногт 4-5 өдрөл хямдарч хэрэглэгчтэй хуйлдруулдаг болохоос Next центр шиг 365 хоногийн 365 хоногт нь хямдарч хэрэглэгчтэй татдаггүй лээ. Монгол улсын хувьд цахилгаан бараа болон эд зүйлсийг жинхэнэ болон хуурамчийг нь шалгах лаборатори байдаггүй. Ийм ч учраас энэ нэмэлт албан ёсны биш бараанууд манай улсад зарагдаж хэрэглэгчдийг хуурсаар байна. Шууд Болортуя Батбаатар нар мэдээллээ.